За өнөөдрийн дугаараар бид Facebook захин хуудасны талаар одоо Facebook маань интернет маркетингтэй ямар хамааралтай. Интернет маркетинг хийхдээ одоо Facebook захин хуудсыг ашиглахын тулд ямар арга тактик, ямар хөө арга замаар ашиглах вэ гэдэг талаар та бүхэнд мэдлэг өгье гэж шийдсэн байгаа. Тэгээд New Media Marketing Agency-гийн мэргэжилтэн уянгаас хажууд сууж байна. Тэгээд ер нь Facebook-ийг захин хуудсыг чи яаж хэрэглэдэг вэ? Ямар хөө байдлаар хэрэглэдэг вэ? Facebook захин хуудсыг бол мэдээж би бол өөрийн өдөр тутмын амьдралд бол байнгын хэрэглэдэг л дээ. Тэгээд Facebook дотор маань мэдээж одоо тийм бүхэл бүтэн одоо амьдрал бол өрнжээдэг. Одоо миний бүх найзууд гэрийнхэн нь бол яг цөөхөн тооны хүн би их манай найзууд тэр тусмаас гадаадд тэлийн чанад амьдарч бас ажиллаж амьдардаг сурдаг найзууд маань бүгд байдаг. Өөрөөр Facebook-аар дамжуулж бол бид тэдэнтэй холбоотой байдаг. Сүүлийн мэдээлэлсээ хуваалцдаг. Өөрөөр зогсохгүй Facebook-ээс би өөртөө хэрэгтэй мэдээлэлс олж авдаг та. Facebook дээр болохоор миний одоо хэрэглэж зайсан одоо бараа бүтээгдэхүүн ч юм уу эсвэл одоо сонсох дуртай дуучид ч юм уу хамтлагийн талаар одоо хамгийн сүүлийн мэдээлэл өгдөг би авчиадаг. Тийм учраас Facebook бол миний өдөр тутмын амьдралд бол байнгын зайлшгүй хэрэгцээдэг. Нэг хошин үг гарцсан байсан нэг Twitter-т нэртэй Facebook-т мөртөө юм шүү гэдэг. Тэр шиг одоо бараг л амьдралын түүх маань бараг Facebook-тэй бараг холбоотой бараг болж эхэлж байгаа шиг байна л да. Facebook дээр бараг хэдэн оны 5-6 жилийн өмнө хийжсэн бүх үйл ажиллагааны зураг хөрөг гээл бараг архивлэгтал бараг бүгд ингээл үлдсэн байж идэг. Тэгэхээр бараг Facebook дээр өөрийнхөө түүхийг бараг бичих боломж бүрдсэн байх ч. Зарим компаниуд одоо жишээлбэл нэг сургуулийн тэтгэлэг төрөл авах та хүүхдээ шалгаруулж авах та Facebook-аар зочилдог гэнэ л дээ. Тэгээд тэр өөр нөө ямар хөө хандлагатай хүн байна уу, ямар хөө зүйл бичсэн байна уу, ямар ааш аришин гаргасан байна уу гэдгийг хүртэл хардаг. Ажилд шалгаруулах төрөл тэр нэг шалгуур нь болж байгаа. Ер нь болж эхэлж байгаа юм байл л дээ. Тэгэхээр ер нь энэтэй санал нийлж байгаа одоо Facebook дээр амьдрал бүтээгдэж байгаа амьдралын төв. Хэлэхгүй яах вэ? Тий. Одоо ер нь бол анх Facebook-ыг гарч ирж байхад мэдээж одоо бидний үеийнхэн ч юм тий залуучууд гэсэн мөхөж хэрэглэж эхэлжсэн л да. Тэгээ одоо баг одоо бидний хойч бол одоо үр хөвгтэй болоход шууд төрөнгөт нь шууд Facebook пэйж нэгтшээтэй тий. Тийм хөр явдал маш дэлбэг тохиолж байна. Тэгээд бас Facebook-ийн талаар одоо бас юм машин яриа бас гарч ирсэн. Үүнээс гадна янз бүрийн тийм бас ашигласан маягтай тийм видео бичлэгүүд, viral видеонос явж байдаг л да. Одоо Facebook амьдрал гэдэг нэг тийм нэртэй YouTube дээр нэг бичлэг үзчихсэн. Үүн дээр ингээл яг л хүн гэ төрхөөс авахлаа Facebook-ийг нэгээл тэр хүүхэд өсөж тарнаа те нас бий үзээд насанд хүрээд ажил төрлөө те ажил төрөлд ороод тэгээд бүр хөгшөө эмээ уугаа болтлаа бүр гэж Facebook ашиглаж байсан. Тэр хүний бүхэл одоо те төрхөөс нь авахлаа тэгээд 80-90 настай эмээ уугаа болтлоо. Одоо бүхэл амьдрал Facebook дээрээс болохоор одоо байх маягаар тийм нэг видео бичлэг үзчихсэн л гэсэн сонирхолтой тийм. Энэ бол санал хэлж байна. Тэгэхээр одоо бол Facebook-ийн хэрэглэгчдийн тоо чинь 600 сая тийм ээ. 600 сая холд автсан байгаа. Монголоос бол 180 мянгаас дээш ер нь Монголд бол хамгийн номер 1 хандлагатай тийм захин хуудас тооцогдож байгаа. Тэгэхээр ер нь л одоо тэр Facebook-т бүртгүүлж байгаа аккаунтуудын тоо, нэгдэж байгаа пэйжийн тоо ч юм уу те. Компаниудын тэр пэйжийн тоо бол маш хурдтайгаар ер нь нэмэгдэж байгаа юм л та. Тэгэхээр хэрвээ нөх хүн амынхын тоогоор авч үзэх юм бол одоо дэлхийн 3 дахь том улс гэж нэрлэж байгаа юм л та. Одоо Facebook-ийг үүсгэн байгуулсан залуучууд нь хүртэл одоо хувьцаа нэхэлтэй хэдэн тэр бөмөр үлдэж байгаа жишээтэй юм. Тэгэхээр энэ сошиал медиа тэр дундаа Facebook маань ямар хурдтайгаар тэгж хөгжиж те дэлхийд олон сая хүмүүс яаж ингэж хурдтай хамарч чадсан байна уу гэдг нь харагдчихлаа юм л да. Тэгэхээр ер нь яг нөө Facebook-ыг ашиглаад одоо Starbucks-ийн Facebook гэхэд л одоо бараг нэг хэдэн зуун сая ч байлаа да. 70 сая 80 сая орчимч лайктай болцсон байх ч гэдэг тийм. Тэгэл нөө атаархмаар л байгаа юм л да. Одоо ингээл манай ажилчид зугаалгаар явлаа гэж ганц өгөрчгэд 60 сая хүн ингээл уншиж яадаг тийм. Тэгэл Lady Gaga гэхэд ч н одоо бараг нэг 40 сая ч болцсон байлгүй. Тэгэл
би одоо унтлаа гэж бичгээд тэрийг ингээд 60 сая харин хурж үзчихэд тий. Одоо тэгэхээр тэр сошиал медиа ертөнц ингээд зөв гоё ашиглаж чадвал ингээд ямар олон хүнд тий цаг хугацааны алдагдaltaгүйгээр ингэж харилцаж болж яах гэдэг нь харагдаж байгаа юм байна. Чиний хувьд ер нь яг Facebook дотор тий ямар компани ер нь пэйжүүдийг сонирхдгоо ер нь хамгийн идэвхтэй тийм байгаа монголч тэр гадаадч тэр ямар тийм жишээнүүд байна юу харж байхад Facebook дээр бол саяны хэлсэн шиг Starbucks-ыг бол би дагдаг. Facebook дээр бол одоо Starbucks өөрийн гэсэн одоо пэйжийг нээсэн байл тийм. Угаасаа Facebook чинь дотроо эсвэл пэйж нээж болно. Боёо одоо Facebook Bots эсвэл group өөрийн группийг эсвэл яг өөрийн одоо хувийн аккаунт те нэх боломжтой байдаг. Тэгээд Starbucks-ийн яг пэйжийг бол би лайк хийсэн мэт дагдаг. Тэгээд магадгүй одоо сүүлийн шинээр гарсан кофе ч юм уу мока латте юу гэдэг тэр бүгнийг гэсэн гоё уншиж дуртай. Яг хөвчлэн одоо гадаад ч юм Starbucks-ыг үйлчлүүлж байсан хүмүүс бол их тийм мэдээлэл сонирхолтой байдаг байх л та. Өөр гэх юм бол би Facebook дээр их хөвчлэн одоо хандлага дуучтай их дагд юм лайк хийдэг тийм. Тэдгээр одоо талаар ингээ илүү Facebook голны сошиал медиаг ашиглаад тэр тусаа Facebook-ийг ашиглаад хандлага дуучдаг өөрийн яг тийм гоё өөрөө ингэж өөрсдийн сонсогчтой өөрсдийн дэмжигчд фэнүүдтэй ингэж харилцаж яадаг. Тэр нэг гоё тийм сонсогчдын хувьд айгуу тийм гоё ойр дотн сайхан санагддаг л та. Тэгэл сүүлийн үед гарч байгаа шинэ дуу хөгжим юу гэдэг тэр болгоны ингэж яг шууд цаг тухай бүртэн ингэж авах боломжтой байдаг болохоор би тийм хандлага дуучтай юу хийдэг. Тэгээ бас мөн хэлсэнчлэн Facebook-ыг бол одоо ямар ч сошиал медиа тэ сошиал нэтворкийг зөв ашиглавал ашигтай. Тэгээ амжилтанд хүрэх. Буруу ашиглавал мэдээж бас зүйтэй эрсдлүүд байгаа. Одоо түрүүмэс хэлсэнчлэн тэгээ одоо сургуульд аливаа хүүхдийг ингэж авдаг. Тэтгэлгээр ингэж сурахын тулд Facebook-ийн пэйжээ шаарддаг гэж байна шүү, тэ. Үүний адил бас ямар хин нэг одоо шинээр ажилд авлаа гэхэ, тэ. Тэгэхээр Facebook-ээр нь бараг ер нь бол зарим тийм том одоо гадаадын компаниудад бүр ингэж Facebook одоо онлайн цахим одоо орчин тийм мониторинг хийдэг бүр хүмүүс ингэж тийм олон тушаал байдаг гэж байгаа хэрэг. Одоо хүний нөөцт нь. Тэдгээр хүмүүс нь одоо шинээр авах гэж байгаа хүмүүс шинээр авах гэж албанд одоо ажиллаж ч юм уу аль эсвэл одоогийн байдлаар яг тухайн компанид ажиллаж байгаа хүмүүс ингэж интернет орчиод мониторинг хийж яадаг. Тийм магадгүй өөрийнхөө ажиллаж байгаа компани талаар тэр хүн муу юм ярьж гинөө, сайн ярьж гинөө. Зөвл нэг Twitter-ээр нэг ширхэг одоо нэг өгүүлбэр одоо компани жоохон муулсан тийм жоохон нэг ганцхан байна ч юм уу. Тиймэрхүү зүйл ингэ битсэн байхад тэр хүнийг барыг шууд тэр дор нь халж исэн тийм одоо кейсүүд зөндөө байдаг л та тийм. Тэгээд ер нь Facebook-ийн хэрэглээний талаараа бид хоёр үргэлжлүүлж ярилцгаална. Тэгээд анзаараад байхад зарим байгууллага Facebook-ыг зөвхөн зар сурталчилгаа тараах маягаар бас ашиглаад байгаа юм л да. Тэгээд саяхан нэг ресторан дээр нэг ивент болоход тэд нар болохоор яасан гэхээр хэдийгээр пэйж нээсэн ч гэсэн тогтмол одоо мэдээ шинжилж хэрэглэгчтэй өртөө харилцдаггүй. Тэгээд тэр итгэл гэдэг зүйлийг олж аваагүй мөртлөө яг нэг ивент нэгээд таньдаг одоо хүмүүсээрээ ч юм уу олон хүнд хэдийгээр тарааж чадсан боловч хүмүүс өртөө ирээгүй. Тэгээд тэд нар болохоор буруугаар одоо юу гэж ярьж ирсэн гэхээр Facebook-д нэг ач холбогдолгүй юм байна ч юм уу гэсэн тийм ойлголттой явж ирсэн л та. Тэгээд тэндээс хараад юу гэж бодсон гэхээр байгууллагууд маань зүгээр яг тэнд яг жинхэнэ нөгөө нэг хүмүүстэй л яг амьдрал дээр харилцдаг шиг харилцаж байн одоо мэдээл шинжилж тийм ээ. Тэгжээж нөгөө хүмүүс үнэхээр ийм ресторан байдаг шүү, ийм байгууллага байдаг шүү гэдэг итгэлийг олж авахгүйгээр зүгээр одоо зар сурталчилгаа тараах ч юм уу эсвэл зүгээр нэг баннер байрлуулах төдөд ч юм уу те гэж ойлгож болохгүй маа. Тэгэхээр ер нь яг байгууллагууд маань цаашаа интернет маркетингда Facebook хуудсыг одоо амжилттай ашиглахын тулд юу дээр одоо анхаарах хэрэгтэй байдгийг энэ талаар нэг зөвлөөч. За Facebook сайт маань өөрөө ерөнхийдөө social network сайтын хамгийн том төлөөлөгч одоо баг манлайлагч гэж хэлж болохоор юм байна. Маш олон хэрэглэгчтэй 700 сая гаруй хэрэглэгчтэй бий болгож чадсан байна. Тэр утгаараа Монголд одоо Монгол орнд гэхэд л Монгол хэрэглэгчдийн тоо 180 мянга гаруй байна гэсэн нэг тийм судалгаа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө Facebook маань ерөнхийдөө бас хүчгээс өөр аргагүй бас нэг том чухал сайт гэж ойлгож байна. Facebook маань өөрөө
маш олон боломжийг ерөнхийдөө хувь хүн болон бизнес эрхлэгчид санал болгодог. Өөрөөсөө маш олон бүтээгдэхүүн дотроо маш олон тийм төлөвлөлттэй гэж хэлж болно. Дээрээс жишээлбэл одоо Facebook page буюу одоо бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар танилцуулга одоо магадгүй community тэднийхээ талаар танилцуулгыг пэйж хэлбэрээр хүмүүст бүрдүүлж өгсөн байна. Мэдээж хүн өөртөө профайл нэх боломжтой. Нийлээд бас өөрсдөө групп үүсгэж бас болж байна те. Хүмүүсээс санал асуулга авч болж байна. Гэх мэтлэн маш олон тийм боломжуудыг өөрсдөө ахуулснаас гадна өөр 3 дахь програм хангамж Facebook-д зориулсан програм хангамжуудыг бас зохиох боломжийг олгосон. Facebook-оор дамжуулж тоглоом зохиох, мөн Facebook-оор дамжуулаад өөрийнхөө блог ч юм уу те блогийнхаа сэтгэлдлийг хүртэл авах боломжийг бас олгосон байж байна. Тийм. Тэгэхээр манай одоо нэг тийм хандлага байна л да одоо Facebook-ийг одоо Facebook профайлыг өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээний компанидаа зориулж профайл хуудсыг нээж байна. Тэгээ энэ яг энэ зориулт нь бол ерөнхийдөө зөвхөн хувь хүн зориулсан профайл гэсэн байдаг боловч одоо компани зориулсан нь бол одоо пэйж ч юм уу те эсвэл группээр ч юм уу одоо нэг харилцах тийм нэгдлийг үүсгэснээр бас өөр тийм сонголтууд байж болдог. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр компани бүтээгдэхүүн үйлчлэгээ зориулж одоо пэйж нөх нь илүү одоо зөв зүйтэй илүү ашигтай юм аа. Ямар ашигтай юм бэ гэхээр профайл нэг одоо чинь хувь хүний профайл байдлаар компани илэрхийлэх нь болохоор хамгийн нэгдүгürt одоо тухайн компанийнхаа одоо профайлыг маань хүн найзаар нэмэхээс нааш мэдээллүүдийг харж чаддгүй тийм ээ. Тэгэхээр компанийнхаа талаар хүмүүс нэгдүгээр дутуу таниулах, дутуу ойлголтыг тийм сул тал бий болж байгаа. Хоёрдугаар мэдээж өөрийнхөө компанийнхаа цахим хуудсыг, блогийг ч юм уу тэр профайл дээр байрлуулсан байж таарна. Тэгээд энэ байрлуулсан мэдээлэл нь болохоор профайл найзаар нэмэхээс нааш одоо харагддаггүй. Тэгэхээр энэ нь болохоор энэ утгаараа хайлтын систем өртөхгүй. Тэгэхээр нөгөө хүн нэг профайлыг найзаар нэмээгүй байжж тэр тухайн компани талаар үйлчлэгийн талаар мэдээлэл авах боломжгүй. Яг хэрвээ та пэйж хэлбэрээр буюу одоо профайл биш пэйж хэлбэрээр одоо нээсэн тохиолдолд нэгдүгürt одоо танд маш олон давуу талыг олгож байгаа. Хайлтын систем нэгдүгürt одоо бүх тэр пэйжүүд чинь найзаар нэмээгүй ч гэсэн бүрэн мэдээлэл чинь харагдах боломжтой. Хоёр дахь нэг том давуу тал гэхээр welcome page буюу одоо тухайн пэйж дээр лайк дараагүй тохиолдолд өөрт нь одоо цахим хуудас дотор одоо пэйж дотроо өөрийн танилцуулга одоо цахим хуудсыг байрлуулах боломжтой. Ерөнхийдөө энэ анх орж харж байгаа хүнд бол маш дэлгэрэнгүй мэдээлэл боломжийг бас олгож яана гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө компани үйлчлэгээнд ч юм уу компани бүтээгдэхүүн үйлчлэгээнд пэйж нэвэл илүү зөвхөмжтэй байж байгаа жишээ нь. Бас Facebook-д групп гэдэг бас байж байна. Ямар нэгэн сонирхлоор ч юм уу те одоо нэг дамжуулан одоо нэгдмэл сонирхолтойгоо группийг бас үүсгэж бас biz өөрийнхөө бизнес бүтээгдэхүүн үйлчлэгээнд одоо ашигтайгаар ашиглаж болох тийм давуу тал байж байна. Магадгүй одоо зөвхөн одоо тухайн одоо нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглэгчдийн санал солилцдог тийм групп байх юм бол нээлттэй групп тийм ээ. Тийм бол хүн ороод тэндээс өөртөө адилхан энэ тухайн бүтээг өөртөө адилхан асуудалтай ч юм уу тийм ямар нэгэн асуудал тулгарлаа ч юм уу эсвэл өмнө нь тэр бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэгжилж исэн хүмүүсийн сан сэтгэлдлийг хоорондоо сонсох боломжтой. Үүнээс дамжуулаад бас тухайн өөрийнхөө гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээний компанийнхаа талаар одоо давуу сул талыг олгох ч гэдэг юм уу тийм өөрт нь хэрэгтэй одоо магадгүй сул тал байх юм бол хүмүүс тэр сул талыг гаргаж ирж хэрэглэгч ерөнхийдөө тийм өөр дээрээ туршиж үзээд болохгүй байгаа зүйлийг ярилцдаг ч юм уу эсвэл болж байгаа давуу талыг ярилцж байгаа. Тэндээс өөрөө үнэлж дүгнээд цаашдынхаа авах арга хэмжээндээ илүү нөлөөлөх ч юм уу тийм аль бүтээгдэхүүн ямар үед таалагдж байна тийм ямар хүмүүс эндээсээ бас бүр наривчлсан бүр судалгаа бас гаргаж авч болох юм. Ямар хүмүүсд ингээд илүү энэ бүтээгдэхүүн үйлчлэгийн таашаагдж байна тийм ээ. Ямар хүмүүс сонирхгүй байна гэх юм тийм. Энэ бүгдээс бас ингээд өөртөө бас тийм үнэлэлт одоо өөртөө давуу талыг бас ашигтай мэдээллийг бий болгох. Ер нь Facebook маань бол яг тэр статистик тайлан их сайн гаргаж өгдөг юм санагддаг. Жишээлбэл одоо тэр хуудсан дээр фэнүүд нас хөөс ч юм уу те хэдэн хүн юун дээр нь орж харсан байна. Хэдэн хүн одоо сонирхсан байж юм уу ингээд мэдээллийг тайлан гаргаж өгдөгөр хондоо маркетруудад бол
тухайн төлөвлөлтөө хийхдээ манай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүсийг одоо судлах тэр судалгааны бас нэг дата болж өгдөг юм шиг санагддаг л да. Тийм, ер нь сошиал нэтворкийн нэг давуу тал интернетээр дамжуулалт маркетинг хүргээх нэг давуу тал нь ерөөхдөө энэ юм байна. Return on investment буюу та ямархуу хэмжээний зардал гаргаж байна, тий? Тэрийнхээ одоо тэрнээсээ ямархуу хэмжээний ашиг олж энэ явуулсан зарц орчлоо компанид ажил маань интернетээр дамжуулж явуулсан компанид ажил маань үр дүнгээ өгч гин үү эсвэл буруу байна уу, ямар хүмүүст хүргээд ямар хүмүүст хүрэхгүй юм гэдэг нь тэр бүх дэлгэрэнгүй мэдээллийг бас авч болдог талаараа энэ маань маш том давуу талыг. Та одоо жишээ нь магадгүй телевизээр нэг реклам цэцлээ, сонин дээр нэг зар сурталчилгаа тавиулаа, эсвэл гадаа самбар дээр нэг компанид ажлынхаа талаар мэдээлэл хүргэлээ гэж бодоход тэрийг маань хичнээн хүн харсан тийм хэдэн цагт харсан, ямар үед харсан ч гэдэг юм уу тийм тэр болгон тийм нарийн мэдээллийг авах боломжгүй. Харин сошиал нэтворк орчинд л энэ маань сошиал нэтворк интернет орчинд энэ маань маш боломжтой, үүгээрээ маш их давуу талтай. Тэрнээс гадна одоо ингээд welcome page буюу өөрийнхөө компани захим хуудсыг Facebook дотор нь одоо ажиллуулах. Мөн бүр Facebook дотор онлайн шоп хүртэл ажиллуулах тийм боломжууд байгаа гэж байна шүү дээ. Тэгээд энэ бүхний нөгөө нэмэлт төр програм хөгжүүлэлтээр л ерөн шийдэж байгаа харагдаад байгаа. Тэгэхээр тэр ер нь нэмэлт програм хөгжүүлэлт нь яг ямар одоо боломжуудыг олгох юм бэ? Тэр талаар илүү дэлгэрэнгүй. За ер нь бол Facebook дээр өөр дээр нь одоо аппликейшн хөгжүүлэх одоо тоглоом тоглох ч гэдэг юм уу те. Эсвэл өөр welcome page-ийг өөрөө дурдлаа те. Энэ welcome page маань яг ямар давуу талтай юм гэхээр түрүүн хэлсэн. Тухайн пэйжний талаар одоо тухайн танилцуулга одоо нэг таны компани үйлчлэгийн танилцуулга хуудсын талаар хүмүүст одоо нэг анхны сэтгэлийг төрүүлэх тийм боломжийг олгодог байгаа. Тэгэхээр Facebook дээр одоо welcome page хийсний давуу тал маань ерөөхдөө welcome page-д одоо ямархуу мэдээллийг агуулж болох вэ гэхээр ерөөхдөө тэрэнд заавал тийм одоо яг өөрийнхөө захим хуудсыг өөрөө байрлуулах ч юм уу те. Тэрэнд ямар програмчлалыг ашигласан, веб технологи ямар ч технологиг ашиглаад тэнд өөрийнхөө захим хуудсыг ч юм уу эсвэл танилцуулах тийм зөвхөн Facebook дээр пэйж дотор ажиллах тийм хуудсыг бий болгож одоо ашиглах бас боломжтой. Одоо амжилттай яг нь сонирхолтой байдлаар ашигласан жишээ нь Батболт сайдын одоо batbolt.com гэх сайт байгаа. Тэрний Facebook пэйжийнх нь бол Facebook пэйж дээр нь Батболтоос нэг асууя гэсэн тийм хэсэг байгаа. Сайдаас тийм Facebook-оор нь дамжуулаад одоо тийм юмыг одоо асуултыг асуух ч гэдэг юм. Тийм боломжийг олгосон. Тэр нь сонирхолтой санагдсан. Ягаад тэгэхээр зөвхөн пэйж зөвхөн одоо вебээрээ дамжуулж асуух биш. Зөвхөн асар олон хэрэглэгчид тийм ээ. Одоо тэнд байгаа хүмүүсийг сонсох зорилгоор тийм байрлуулж асуусан бас их боломжтой санагдсан. Facebook пэйж бас амжилттай ашиглаж байгаа маш олон байгууллагууд одоо жишээ нь яаж байна одоо Монгол улс гэдэг хуудсыг те одоо 10,000 гаруй хүмүүс лайк дарсан байх жишээ гэж юм те. Мөн одоо Pepsi Mongolia гэдэг те эдгээр маань ер нь Pepsi Mongolia кафе Tiamo ч юм уу те. Мөн одоо маш олон байгууллагууд л одоо энэ одоо ашиглаж байна л да үр дүнтэйгээр өөрсдөө Facebook дээр одоо тодорхой уралдаан тийм өрсөлдөөнтэй тийм контент зохион байгуулагч гэдэг юм те. Гэх мэтлэнгээр тэнд байгаа хүмүүсийг идэвхжүүлээд тэндээс өөрсдийнхээ хэрэглэгчийг бас олж авч байгаа тийм боломжууд байна. Тэгэхээр яг ингээд нөө Facebook-ыг ашиглаад байхад бол их олон боломжууд байгаа юм шиг харагддаг байна. Одоо жишээлбэл мэдээлэл хүмүүст хүргэхээс гадна одоо тэр дундаа янз бүрийн тэмцээн уралдаан зохиох мөн одоо юу гэдгийг судалгаа хүртэл явуулах боломж бас шүү дээ. Мөн нэмэлт нөө програм хөгжүүлэлтүүд хийгээд Facebook дотроо нөгөө өөрийнхөө сайтыг давхар ажилуулах ч юм уу өөр одоо янз бүрийн тийм нэмэлт одоо тийм програм хөгжүүлэх замаар тий одоо welcome page мөн одоо асуулт хариулт гэдэг ч юм ингээд Facebook дотор нэмэлтээр ийм олон програмууд хөгжүүлж болдог нь их тийм сонирхолтой юм шиг санагдсан. Тэгээд тэр нөө Хайникийн одоо тэр Певны тэр юу пэйжээр ингээд сонирхож байхад одоо юу гэдэг тэрэнд Певтэй холбоотой янз бүрийн тийм төсөл болгон дээр тийм дотор нь нэмэлт програмууд хөгжүүлээд тэн дээрээ хүмүүст одоо сонирхолтой тийм үйл ажиллагаанууд урих ч юм уу те. Түрүүн бас нэг юм мартсан бай тэр нөө ивент
одоо зарлаад тийм ээ ивент нэгээд өөрийн бүх одоо найзууд тэгээд тэр найзууд донд дахиад цаашаа найзуудтай хүргэж болох жишээтэй ч юм уу тийм хараад байхад дээр нөө бид нар нэг лекц зохион байгуулсан байхгүй юу. Тэгээд нэг 2 хоногийн өмнө л ивент нэгээд тэгээд нэг 400-500-аад хүмүүст ер нь л мэдээлэл ивент урихад бол 2 хоногийн дотор нэг лекцэн 100-аад хүнийг ингэж оролцуулж чадчихсан. Тэгээд энэ бол маш хурдан хугацаанд ингэж мэдээлэл хүрдэг гэдэг нь бол харагдчихлаа юм л та. Чиний хувьд тэр ямар хөө байдлаар тийм анзаарч байгаа юмнууд ямар хөө юм? Яг анзаараад байхад бол сүүлийн үед яг Facebook event гэдэг нь бол Монгол маш хүчээ авч байна. Одоо хаанл те шоу, цэнгийн, парти, скол бол лекц, семинар, концерт юу л болж байна. Бүгдийг нь одоо бараг л бид нэр шууд Facebook-ээр одоо ингэж мэдчих авах боломжтой басан бид мэдээлэл авч авах боломжтой. Тэгээд үүнээс гадна бас ингэж олон хүнд одоо хүрэх боломжтой гэж бас үнэлдэ те. Магадгүй та нэг ивент зохион байгуулад өөрийнхөө нэг 500 найзад invitation явуулаа те урилга явуулаа гэж бодоход тэр дундаас магадгүй тухайн зохион байгуулж байгаа арга хэмжээ ивент чинь таалагдж байвал тэр хүн дахиад цаашаа өөрийнхөө нэг 50-50-аас 100 найзад явуулаа. Ингээд энэ дундаас ингээд цаашаа ингээд тэлээл энэ бол ингээд маш богино хугацаанд маш олон хүнд хүрэх тийм маш том боломж байдаг. Одоо нэгснээ юм те ивент зохион байгуулах Facebook дээр ивент гэж нэхэд цаашаа ингээд viral вирус шиг ингэж тархах тийм боломжтой болж байгаа юм л та. Тийм бол маш том боломж.